Hi Cherries. За өнөөдөр бүгдээрээ дуучин их ёрийн талаар ярилцах болно. За яагаад би их ёрийг ярих болсон бэ гэхээр энэ өмнөх бичлэгэн дээр би Сони Шид хамтлагийн Юнаг ярьжсэн. Юна болон их ёрийн хоёулаа миний girl crush ахгүй ялангуяа 10 жилд байхдаа K-pop урлаг гэж юу байдгийг, юу вэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулсан хоёр эрхэм уран бүтээлчд байгаамаа. За тийм учраас би Юнаг ярьсан учраас их ёрийг ярихгүй байж бас болохгүй. За тэгээд одоо бичлэгээ эхлүүлэхээс өмнө би нэг зүйлийг урайлга явуулсан юм аа. За тэр юу вэ гэхээр миний хоёр Instagram хаяг байдэн штэ. Cherry Mono, Odin Skincare гэдэг хаяг байдаг. За тэгээд Odin Skincare хаягийг маань та нар хэрвээ follow хийгээгүй бол follow хийгээрэй. Одоо бүгдээрээ одоо followers-ийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас та нар маань яг одоо хэрэг follow хийгээгүй байх юм бол энэ бичлэгийг ингээд зогсоож агаад гэл Instagram хаяг руугаа орж аваад Odin Skincare-ийг follow хийж дагаараа гэж уриалмаар байна. За тэгээд баярлалаа follow хийсэн. За одоо бүгдээрээ гол сэдв рүүгээ орцгоё. За их ёри болон Юнаг болохоор би судалгаа хийж ярихгүй байгаа шүү. За зүгээр он сарын хувьд ч гэдэг юм уу, оны хувьд одоо юу лээ тэд чинь хэдэн он билээ гэж л хайсан болохоос биш бусад мэдээллүүдийг би шууд тархинасаа тийш бодоод явцсан мэдээлэлүүд байгаа шүү. За яа тэгэхээр би шүтэж явдаг байсан учраас баг бүх үйл явдлуудыг баг л бүгдийг мэдэндээ. Их ёри болохоор 1979 оны 5 сарын 14-сөн Үхрийн орд юм байна. Үхрийн орд. За энэ жил 46 настай. Жинхэнэ Солонгосын одоо хамгийн их одоо legend те K-pop queen гэж хэлвэл баг тодтолтой хэлжүүл баг болно доо. Энтэй бол хинч марахгүй. Их ёри бол яалчгүй queen шүү заяа. Харин K-pop урлагийн хаан нь бол G-Dragon гэж хэлжээ. Их ёри болохоор 2013 он И Сангсун гэдэг продюсер дуу зохиогчтой бол хурмаа хийсэн байгаа. Тэгээд 2011 онд үерхэд 2 жилийн дараа бол хурмаа хийсэн. Тэгтээ хурмаа хийхдээ гэртээ хурмаа хийсэн. Тэгээд одоо бүр нэг том одоо үгүй яг хурим хийх ёслол сүртэй хурим хийгээд байдаг уран бүтээлчд байдаг шүү дээ. Тэгхгүйгээр их ёри маш дарахнаар гэртээ маш энгийн. Би ингээд хайгаад үзсэн чи юу вэ? Бараг $120 хурмын даашназ өмсөн гэж байгаа хгүй. Тэгэл гэртээ яг ойр дотныхоо хүмүүсийг урайл тэгэл маш дараахан хурмаа тэмдэглэсэн. За тэгэхээр нөхрийн хувьд гэх юм бол тухайн үед 2013 онд тэр чинь би ч 2013 онд яг Бээжинд оюутан байсан. Сурж байсан үед учраас тухайн үед би яг энэ мэдээллийг сонсч бүр гайхчихсан байхгүй юу? Их ёри энтэй өргөдөг юм уу? Ийм үнтэй өргөж байгаа юм уу гээл те. Тэгээд дараа нь болохоор 2013 онд бүр хурмаа хийснийг мэдэнгүүтээ oh my god гэд бүр үнээр гайхажсэн. Яг л одоо Selena Gomez, Benny Blanco-той хурмаа хийсэнтэй адилхан их ёриг И Сансунгтай хурмаа хийж байхад би бол үнээр гайхсан. Миний өрөөний охин болохоор Солонгос охин байсан байхгүй. Тэгээд Солонгос охин би гэд би гайхаад гэсэн манай Солонгос өрөөний охин яасан бэ гэлтгсэн. Тэнгүүд нь их ёри энэ залуутай сууж байгаа юм биш те хурмаа хийж байгаа юм биш те гэсэн чинь манай тэр өрөөний охин юу гэж хэлчихсэн бэхээр ваа наа хүн ч амар мундаг штэ Солонгост бол айгүй мундаг лаг дуу зохиод айгүй мундаг хүн штэ би бол үнэлж гин царай мутайсан ч гэсэн хамаагүй үнэхээр чадвар нь амар лаг шүү Солонгост бол үнэхээр үнэлэгддэг гэж тэгээд би за гэд тэгээд та нар ингэ нэг бодоо үзтээ яг миний шүтдэг Selena Gomez болон их ёри одоо шууд харах юм бол ингэ царай мутай хүнтэй сучиж байгаа штэ өөртөө болохоор бүр царайлын туйл хүмүүс байгаа штэ. Тэгээд би юу гэж бодсон бэхээр эмэгтэй хүн чихээрээ дууралдаг юм байна. Тэр нөгөө чадварлаг хүн чинь хийж чаддаг те авьяастай мундаг ийм хүн чинь одоо хүнийг илүү царайлаг харагдуулдаг гэдэг тийм үг байдаг шүү дээ. Тэгээд бид энэ ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Ялангуяа дуучин эмэгтэй хүний хувьд бол ийм лаг уран бүтээлч, лаг дуу зохиодог, ийм чадварлаг, ийм авьяастай хүнийг хараа зүгээр биширдэг баха. Тэгээд ингээд чихээрээ дурлаа. Тэгээд ингээд тасаад тэгээд ийм хөгжилтэй одоо тийм наргаанч тэгэл ийм үзэл бодол нийлээд ирэнгүүл эмэгтэй хүмүүс гэд шүтчихдэг болов гэж би бодоод байдгийн. Тэгэхэд энэ маань ч гэсэн батлагдлаа. Яалчгүй батлагдлаа. И Сангсунг болохоор И ёригоос болохоор 5 насаар ах юм байна. 1974 онд төрсөн. Тэгээд одоогийн байдлаар бол энэ хоёр чи 2013 он гэрч одоо хурмаа хийгээд 12 жил болж байгаа. Үерхэд танилцсанаас хойш 14 жил болж байна. Тэгээд одоо хүртэл хүүхэдгүй. Тийм. За тэгээд энэ хурмаа хийсэн гэрийг би танарт хэлье л да. Хаус гэсэн үг бүр ингээд ийм эдлэнт газар хаус аахгүй юу? Тэнгүүтээ яг нөгөө гэрт нь энэ хоёр чинь одоо Солонгостой алдартай хүмүүсийг гэртээ ураад бүр хамт амьдраад тийм реалити шоу хийж байсан. Үзег бол үзээрэй. YouTube сувг дээр бол байдаг. За одоо шинэ энэ дээр болохоор Юна ярьжсэн. Юна бүр те энэ хоёрын гэрт ирээд бүр хоол моол хийгээл гэр мөрийн цэвэрлээд бүр ингээд яг л хүүхдэн найтай ингээд хамт ингээд амьдарч байсан. Аюу бас амьдарч байсан. Дуучин, жүжигчин, Пак Богун бас хамт амьдарч байсан. Тэгээ нөгөө Солонгос даяараа И ёри
Тэгээ И Сансунгтай гэрлэнд нь жоохон гайхаад байдаг штэ. Тэгээд энэ хоёрын харилцаа, энэ хоёрын гэр орон хоорондох харилцаа ч гэдэм үү хүмүүстэй хандж байгаа хандлага яг нөгөө дотор байгаа зүйлсүүдийг гаргаж өгч байгаа учраас энэ нэвтрүүлэг бол ялангуяа аль талдаа айгуу тийм win-win байж чадсан л да. За тэгээд би нэлээд олон жилийн өмнө энэ reality show-ыг үзчихсэн. Тэгээд хамгийн гой санагдсан зүйл нь юу гэхээр эднийх чинь ингээд юм том эдлэнд хашаатайгаа штэ. Нөгөө том 2 или 3 давхар юм хаустай, модон хаустай. Тэрийн хажуу тал нь яг цэвэр манай Монгол гэр байсан. Монгол гэр штэ. Тэр надад айгуух таалагдчихсан. Нэг талаараа ингээд Солонгосын нэвтрүүлгээр тэр чинь бараг Солонгостой яриад энэ нэвтрүүлэг, энэ шоуг бол үзэж байгаа. Тэгээд Монгол гэрийг барьсан байгаа нь надад маш гоё санагдчихсан. Энэ нэг талаараа бас трендийг үүсгэж чадсан болов гэж би бас бодсон. Тэгээ үүнээс гадна одоо шинэ ингээд хамт амьдарч байхад бол хосын хувьд гэх юм бол энэ хоёр максималист амьдрдаг юм билээ. Одоо манай гэр бүлийн хувьд гэх юм бол манай чинь минималист айл байхгүй. Хог новч цуглуулдаггүй. Бүх юм яг эмх цэгцтэй байх ёстой, газараа байх ёстой. Тэгээд элдв янз юм ингээд цуглуулдаг айл биш учраас И хоёрын И Сансунг хоёрын гэрийг харах юм бол маш их зүйлийг цуглуулдаг. За бүр энэ тэндгүү янз бүрийн цуглаарцсан. Одоо галтгооны гинэг харах юм бол ингээд баахан хоолны ингээд амтлагч ингээд цуглуулсан. Дандаа ингээд дил сул ингээд юмнуудыг цуглуулсан байгааг харахаар зүгээр миний хувьд гэх юм бол ямар амар максималист айл вэ гэж би зүгээр хувьдаа бодсон. За тэгээд И хоёрыг хэдэн жилийн өмнө нэлээд за бараг 4 байна уу 5 жилийн өмнө өөрөө бүр ингээд юм аль биесны мэдээлэл гаргасан. За би ингээд ойрын 1 юм уу 2 жилдээ ингээд итгэхгүй байна. Ямар ч шоу нэвтрүүлэгт орохгүй. Ямар ч одоо Instagram дээр пост стори оруулахгүй. Ингээд би ингээд төрдөө ингээд завсарлага авч яана гэдээ аль биесээр олон жил актив байлаа шүү дээ. 1998 онд хамтлагийн гишүүний ахлагч байсныг та нар мэдэх бах. Тэрнээс хойш ингээд тасралтгүй олон жил хувийн соло карьераач тэр хамтлагийнхаа карьераач тэр ерөөсө бүх юмас хүн залхдаг болов гэж би бодож чинь. Тэгээд залхаад тэгээд нэг хэсэг итгэхгүй байсан. Тэгээд итгэхгүй байж буцаад одоо камбэк бол хийцэн байгаа л да. Тэгээд өөрөө бас хөтлөгч өөр янз бүрийн ингээ нэвтрүүлэгт орно, уран бүтээлээ гаргана гэх мэтлэн ингээд байж идэг. За дараагийн нь болохоор яагаад И хоёрын ингээд ноён одоо энэ K-pop урлагийн ноён оргил вэ гэхээр хүний нэг зан чанар байгаа шүү дээ. Яг өөрийнх нь үеийн бас маш олон уран бүтээлчид зарим нэгтгэвтэй байна, зарим нэг бүр ингээд унтраад те одоо ямар ч актив байхаа болцсон те шинэ уран бүтээл гарахаа байсан, телевиз, радиогоор гарахаа байсан. Гэтэл И хоёрын хамгийн гол тууштай хөдөлмөрч гуравт болохоор маш хөгжилтэй бүсгүй. Та нар ингээд орсон нэвтрүүлгийг харах юм маш хөгжилтэй, бүр фаны тэгээд ийм шудраг яг ийм өөрийнхөөрөө байгаа нь бусдаас ялгардаг зан чанар байгаа байхгүй. Яг хүн чинь яг өөрийнхөөрөө ийм жүжиглээгүй байна гэдэг чинь хамгийн хүмүүсийг хайрыг татдаг зүйл байхгүй. Тэгээд Солонгос орон даяараа И хоёрыг бол бүгд л баг үзэн яддаг хүн байхгүй хаа гэж би бодож. Бүгд хайрладаг, шүтдэг. Тэгээд ашиг орлогынхоо хувьд ч гэсэн дандаа өсөж явдаг юм уран бүтээлч байдгаа. Тэгээд би нэг судалгаа 2 жилийн өмнө л үдэ Jennie Kim, Blackpink-ийн Jennie-гээс илүү баян гэж та нар боддоо. И хоёрын нэг хит хитэн алдартай уран бүтээлүүд байдаг. Мэдээж хамгийн алдартай уран бүтээлийн нэр гэх юм бол 10 minutes гэдэг дуу байдаг. Одоо ч гэсэн хүүхдүүд бүгд л мэддэг. Тэр бас ингээд шинжлэхтэй, ремикслээд гардаг дуу байдаг шүү дээ. 10 minutes гэдэг дуу байдаг те. За энэ дуу бол яач бүр гайхалтай уран бүтээл байдаг. Бүр хэдэн жил үедээ дамжаад ингээд явж байна. Жинзийнхэн сонсож байна. Манис үеийн бүсгүйчүүд ч гэсэн сонсож байгаа ийм гайхалтай уран бүтээл байдаг. За дараагийн одоо И хоёрыг тодорхойлох үнэхээр чанартай уран бүтээл бол яачгүй You Go Girl гэдэг дуу ба. За энэ бол 2008 онд цацагдаж байсан дуу. Тэгээд би яг маш жоохон 10 жилийн охин байх үедээ сонсч байсан учраас би И хоёрыг бүр шүтдэг байлаа шүү. iPod-н дээр бүр бичлэгийг ингээд бүр татцсан. Вау гэл бүр энэ анаа шиг л болох юмсан. Энэ их чи ямар хөрх юм бэ гэд И хоёрыг чинь тухайд болохоор бүхэл одоо рекламны мангасыг бас хийдэг байлаа шүү дээ. Энэ тентхийн бүр реклам дээр ингээд зүгээр бацдаг байлаа. Тэгээд И хоёрын маань яач бүр бестлтэй бест. Яг нөгөө 10 хэдэн жилийн өмнө бол яг 2008 8-аас нэг 13 оны хувьд бол бүр яалч бүр актив байсан л да. Маш одоо эд оргил үеийн байсан. Тэгээд 2008 онд бол You Go Girl гэдэг одоо соло уран бүтээлээр бол үнэхээр Солонгос даяар бүүн болж исэн. Дараагийн бас өөрийн тодорхойлдог уран бүтээл бол энэс арай жоо хойш нэг 13 байна 14 он Miss Korea гэдэг дууг бас дуулж байсан. За тэр уран бүтээл бас үнэхээр бас гахалтай уран бүтээл. Сүүлд болохоор И хоёрыг өөрхөн нэвтрүүлгийг хөтлсөн шүү дээ. Тэрэн дээр бас Jennie Kim бас оролцож байсан. Тэгээд тэрэн дээр Jennie Kim бас И хоёрын Miss Korea гэдэг дуу бас коверлоод дуулсан байдаг. Та нар тэр нэвтрүүлгийг бол бараг ихэнх нь үзсэн болов гэж би бодож байна. Хэдхэн жилийн өмнөх бараг 2-3 жилийн өмнө И хоёрын нэвтрүүлэгт оролцсон шүү дээ. За тийм ээ. Миний бас нэг дуртай нэг уран бүтээлч байсан. Ялангуяа 10 жилийн охин байхдаа
Висүнг гэдэг дуучин. Тэгээд харамсалтай нь нэг илүү 2 жилийн өмнө амиа хорлоод тэгээ би тэр мэдээллийг сонссон. Жон гунигсан л та яагаад гэвэл миний бас л сонсдог байсан уран бүтээж бас ингээд харамсалтай байдлаар өөд болоод тэгээ хамгийн гол нь би тэр дуучиныг өөд болсон гэдэг мэдээллийг сонсонгуудаа ямар дуу надад хамгийн их одоо ингээд тарих толгойн шууд бодогдсон бэ гэхээр Fading Star гэдэг дуу байдаг байхгүй юу. Тэрэн дээр болохоор Fading Star гэдэг тэр клипэн дээр яг одоо болохоор ингээ харах юм бол та нар YouTube дээрх бичлэгийг харах юм бол чанар муутай бичлэг байгаа. Тухайн үед бол үнэхээр алж яасан бичлэг байхгүй юу клип. Тэгээд тэр Fading Star гэдэг клипэнд Висүн гэдэг дуучин их хорийг клипэндээ гол дүрийн эмэгтэйгээр одоо дурлалт бүсгүйгээр тоглолсон байдаг. Тэрэн дээр болохоор зүгээр яг би та нар зүгээр богино маягаар хэлэх юм бол их хори тэр Висүнг хоёр болохоор хоорондоо ингээд хосууд байж байгаад нэг нэгэндээ маш их хайрлаж дурлж байгаад их хори алдартай од болдог бүр. Үнэхээр Fading Star. Одоо fading гэдэг чинь одоо бүдэрж байгаа од гэсэн үг тийм. Гэхдээ жинхэнэ юм shining star байсан байхгүй. Яг эд үе дээр ингээд од байж байгаад нөгөө од байхаас өмнө хайрлаж байсан, дурлж байсан одоо залууга тоохоо бачтай ингээд уцаараа ярихаа болоод тоохоо болоод тэгээ нөгөө залуу гомдоод тэгээ сүүлдээ нөгөө их хорой уцаа авахаас дургуун үрээд би завгүй штэ гэдэг ингээд уцын тасч мастаад тэгээ нөгөө залуу маш гомдоод тэгээд өндөр юунаас ингээд унаад өчтөг байхгүй юу. Тим клип байсан. Тэгээд тэр чинь айл бараг 16 7 жилийн өмнөх бичлэгэн дээр Висүн гэдэг дуучин маань яг мэдсэн шиг яг тэр дуусан дуутайгаа адилхан гэдэг шиг яг харамсалтай байдлаар өөд болсон байдаг. Тэгээд тэр нь бас надаа их сонин санагдаад байдаг л да. Тэгээд тэр дууг та нараа сонсоод үзээрэй. Үнэхээр аялгуул, үнэхээр гоё. Маш тийм сүнслэг, амин чанарлаг гэдэг шиг тий. Тэр бол үнэхээр дуу шүү. За өөр одоо их хоритой холбоотой мэдээлэх юм бол яг сүүлийн хүүхдүүд сайн мэдгүй байгаа ч гэсэн их хориг болохоор дуучин Rain-тэй эгчдүүсийн холбоотой. Тэгээд аюух олон нэвтрүүлгээд хамт оролцож исэн тийм жинхэнэ юм зүрхний андууд гэдэг шиг тийм эгчдүүсийн холбоотой уран бүтээлчүүд байдаг байгаамаа. За одоо хамгийн оргил хэсгийг ярий. За тэгээд бичлэгээ дуусгахыг гэж би бодлоо. За тэр нь болохоор Big Bang хамтлагийн Topт Mama Awards гэдэг чинь тэрний 2015 он дээр их хорой Big Bang хамтлагтай хамтарсан тайзан дээр уран бүтээл авал гаргаж ирсэн байхгүй юу? Одоо ингээд дуугаа ингээд хамтарч дуулаад. За тэрэн дээр нь Big Bang-ийн 5 залуутай тавуулан танд дуулсан байдаг. За тийм бас юм цөхөөрхөн бас цохиолтой явдаг аа. Ингээд G Dragon, Seungri, Top Daesung, Taeyangтай ингээд дуулсан байдаг. Тэгээ маш гоё дуулсан байдаг. Тэгээд хамгийн сүүлд болохоор хамтдаа ингээд их хоройтой ингээд дуулж муулаад их хоригийн уран бүтээлүүдийг ч дуулаад Big Bang-ийн уран бүтээлүүдийг ч дуулсан. За тэгээд төгсгөлийн яг тэр нэг оргил хэсэг дээр заа одоо хүртэл би ерөөсөө олон жил болоод хаад мартадаггүй. Тэрний үгээр хичнээн энэ ингээд Mama Awards 10 жилийн өмнө болсон үйл явдлыг би одоо мартадаггүй зүйл нь юу гэхээр тухайд одоо миний бас шүтэж хайрлаж байсан топ их хориг ингэж жагаад очиад үзчихдэг байхгүй. Тэнгүүд л тухайд бараг л бүх охтууд бараг уйлсан заяа бүр гэд бородлоо. Юу болоод байна гэд яг тэр бас л нэг тийм эн чинь бас л шоу бизнес те амны бай болж байгаа хүмүүсийн ярианы сэдв болж гинэ гэдэг чинь энэ бас актив байгаа шинж ахгүй. Тэгээд тухайд тэр бичлэг хідэн ч удаа үзчихсэн юм дээ. Тэгээд тэнд хүрэлцэн ирсэн фэнүүд бол бүгд яг тэр хэсэг дээр момент дээр бүгд орилж байсан байхгүй. Тэгээд би тэрийг ч гэсэн хизээж мартдаггүй. За тэгээд их хоригийн талаар ийм хүл мэдээл хүргэе гэж би бас бодсон байгаа. Тэгээд яалч ингээ сайн ухаад судлаад ингээ үзэх юм бол их хориг бол яалч үнэхээр агуу уран бүтээлч байдгаа. Тэгээд та нар маань ч гэсэн өшөө олон одоо оролцож ирсэн нэвтрүүлэг дээр дуунуудыг бас сайн сонсоод үзээрэй. Гинт нэг юм санчлаа. Исан гэд хамтлаг байдаг. Исан гэд хамтлагийн бас нэг дуун дээр нь их хориг бас клипэнд тоглосон байдаг шүү. Тэр бас айгүй гоё дуу. За одоо бүгдээрээ дараагийн бичлэгээр одоо удахгүй уулзцгаая. Та нар комент хэсэг дээр бичээрэй. Одын хавас G Dragon-ыг ярих уу? Эсвэл зүгээр Selena Gomez-ыг би 10 жилдээ шүтдэг байсан. Яг энэ одоо их хориг юунатай адилхан гэж задаргаатай бичлэгээ хийж явах уу? Та нар өөрсдөө доор комент хэсэг дээр бичээрэй. Одын хавас уу? Selena Gomez уу? За одоо бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.